Сайн байцгаана уу мөнгөлөөнөөс угтаа тав тамирал та бүхэндээ энэ удаад Мэри юу гэд маш сонирхолтой кино ярьж өгөхөд бэлэн болсон байна. Лайк, сабскрайба дараад ороод ирээрэй. Кино маань нэгэн хосын хурам дээр хэсэг залуучууд ярилцлага өгж явах ба насаараа нэг хүнийг харж амьдрах чинь хэцүү шттэ. Хурам гэдэг зүйлд би итгэдэггүй гэд манай киноны гол дүр түүнд ярилцлага өгчихсөн. Өөрийнхөө ярилцлагыг үзээд би ч үнэхээр хөөрхөн гарчээ гээл фитнес дээрээ гүйжин. Түүнийгээ дуусгаад дууныхаа хичээл дээр очих ба дууных нь хичээлийнх нь багш нь хүчнөө солгоороод ахчиндээ гоё яана гээд хөөргөө дуулуулад байна. Гэртээ очисон хүн маань ёо өнөөдөр өстой гоё яана. Амар амгалан гэртээ зөвхөн ганцаараа өөрөө өөртөө л төвлөрнө гэхийг харахад манай хүн гэрлэлтийн эсрэг байдаг. Ганц бий байгаадаа үнэхээр аз жаргалтай байдаг нэгэн бололтой. 3 жилийн өмнө хаана маань гэрлэлт зуучлалын газар агентаар ажилладаг байсан ба зуучлж өгсөн гэр бүлийнх нь эрэгтэй нэг л асуудалтай. Дээшээ мэдгдсэн боловч менежер нь түүний зүгээр л ажиллаа хийгэн. Нөгөө гэр бүлийнх нь эрэгтэй нь хүчирхийлэл хийгээд эмэгтэй нь хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Гэр бүл нь манай хаанаг л буруутгаастай. Яагаад ийм муу хүнтэй суулгасан гээл хаана маань сэтгэл готролд ороод за би бусдын гэрлэлтийг аварч чадаагүй ч гэсэн өөрийнхөө гэрлэлтийг бол аварнаа гэд хурмынхаа урилгыг хараад сууж байна. Найз залуу дээрээ эргэтэн найз залуу нэг эмэгтэйтэй гэртээ байж байна. Манай хаанааж түүнийг хараад зочирдно. Одоо бол манай хүн төрийн байгууллагын албан хаагч. Ажил дээрээ сууж исэн чинь нуцсан дураад нэг хил ам хийж байгаа үйлчлүүлэгч. Танай би хилцээ чин даргатай ярмаар байна гэдгсэн манай хаана хилцээхаа даргалуу харсан чинь хилцээхэн дарга нь шууд л босоо явчихна. Юу болоод байгааг ойлгохгүй байж идэл нөгөө нэг уцаар ярьсан хүн нь гинт орж ирэл манай хаанагийн үгийг сонсгүйгээр өөдөөс нь бохор затчихна. Манай хаанааж бүр гайхаад тэгээл хилцээхаа дарга дээр очиод амар уурлана. Та ажлаа хийсэнгүү ажлаа хийхгүйгээс болоод таны доор ажилдаг хүмүүс ямар их дарамт ирдгийг та мэдхүү гээл хийсэн хилцээхэн дарга нь үнэхээр амар хүн зуудаг хүн байсан болохоор манай хаанаг өөр хилцс рүү шилжүүлчихнэ. Энэ хилцс нь хотын даргын санаачилсан шинэ хилцс бөгөөд хотын ганц бие залуучуудыг хооронд нь зуучлаад гэрлүүлжүүл энэ төсөл нь амжилттай болно. Хэрвээ тэгэх юм бол хотын дарга дараачийн сонгуул дээр өөрийгөө ялнаа л гэж бодоод байгаа юм. Хаана маань шинээр томилогдсон хилцс дээрээ очиод гадаа нь одоо яанаа л гэд бодоод хөөрхий өрөөлөгөө орно. Гэтэл шинэ багийнх нь өнөө маргаашгүй төрөж байгаа жирмээ анаа. Саяхан шинээр ажилд орсон Шинков залуу. Мөн төд удалгүй тэтгэвртэй гаргаж байгаа ам дагуулагч Уба. Ингээд маш сонирхолтой хүмүүсүүдээр бага бүрдүүлээд манай хаана танилцаад ажлаа тарсныхаа дараа байнга очдог хуурай агч дээр очиод нэг пиа унгана. Манай ажлынхан өнөө маргаашгүй төрөж байгаа нэг игч саяхан ажилд орсон залуу удахгүй тэтгэврт гаргаж байгаа ах гээд ёо бүтггүй би яг ганцаараа ажиллаа хийж таарах юм байна л да гээд л ярина. Тэгэл маргааш нь манайд за одоо хэдүүлээ юу хийх вэ гэжсэн чинь хотын дарга орж ирснэ. Би та нарын дараачийн чинь гэрлүүлэх хүнийг сонгоцсон. Та нар энэ хүнийг л гэрлүүлчихвэл би яг амжилтанд хүрэх гээд байна гээл хаанаа руу харна. Хотын даргаас гэрлүүлэх хүнийхээ мэдээллийг аваад хаанаа маань шууд замдаа гарна. Хөөхий замдаа байн бөөлжүүл ёо би одоо юу хийгээд байгаа юм болоо дахиж гэрлэлт зуучлалын агентд ажиллахгүй гэжсэн чинь төрийн байгууллагт ороод бүр энэ ажлыг хийгээд явж идэг шүү гээл бодно. Тэгээд хотын даргатай хаана тохиролцсон бөгөөд хэрвээ энэ хүнийг үнэхээр гэрлүүлж чадвал хаана маань өөр хилцс рүү шилжүүлэгдэхээр манай хаана энэ ажилд энэ төсөлд орсон байгаа юм. Хотын даргын гэрлүүлэхээр сонгосон залуу бол арал дээр амьдардаг загасчин бун чолхий 33 настай хүнтэй гэрлээгүй хоёр үеэл дүүгээ хардаг жоохон тэнэгдүү юм шиг харагддаг гэрнэ үнэхээр сайхан сэтгэлтэй манай киноны гол дүрийн залуу. Манай хаана очиод хоёр дүүгээс нь чолхийг асуухад хоёр дүү нь мэдгүй л гин. Явж байгаад нэг дэлгүүрийн өвөө дээр очиод асуусан чинь өвөө тосгоны даргын дугаарыг өгнө. Хоёр дүүнж чолхийн ах дээрээ очиод таныг нэг хөөхий гэж асуугаад илээ. Та бит хоёроос нуусан юм байгаа мó гэж тэгсэн чинь нөгөө чолхий чинь намайг асууж байна. Тэгвэл тэр эмэгтэй эрүүл эмэгтэй биш байхаа гээл чолхий хаанатай уулзахаар очино. Хаанач өөрийгөө төрийн байгууллагаас явж байгаа өөрөө чинь гэрлүүлэхээр ирлээ л гин. Чолхий маань бүр инээд нь хүрээд би үнэхээр гэрлэмээргүй байна. Чи зүгээр л өнөөдөртөө сөүл рүү буц гэсэн чинь хаана маань үгүй би боцохгүй би танайд өнөөдөр хонж болохгүй гээд гэрт нь хүрээд ирнэ.
Гэртэн нэрэл гэрийнхэнд хувцсыг өмсөөл дүүнрийг хараад дүүнэр нь энэ их хүнгээр дайжгүй ихч бололтой атаагаа суулгая гээл манай чолгийж гой хоол хийгээл манай эд ширээ ториод сууна. Хаана маань хоолын намсаад ямар амттай юм бэ гээл тэгсэн хаанагийн маань тавган дээр нь чолгигийн эмэгтэй дүүн нэг өндөгний ороомог тавьснаа. Та манай ахтай суужж болохгүй муу л гин. Манай хаанаач өөгүй их чин танаа ахад чинь гэрлэх хүнийг олоод өгнөө битгий санаа зов гээд манай хоёр гадаа сууна. Гадаа суухдаа манай хаанаа чи хоёр дүүгээ харддаг юм байна. Үнэхээр мундаг залуу байна. Өөрийнхөө хүнийг хамгаална гэдэг чинь хүнд байдаг хамгийн том зан чанар. Би ч гэсэн өмнө нь хүнтэй гэлэгчээсэн. Дааж миний хүн намайг хамгаалж чадаагүй. Би ч өөрийнхөө хүнийг хамгаалж чадаагүй болохоор бид хоёр салсан. Тийм болохоор би хүнтэй гэрлэе гэж огт бододгүй. Гэхдээ чамд бол боломж байна. Чи өөрийнхөө хүнийг хамгаалдаг. Бас чамд эрхэн ч байна. Чи өөрийнхөө эрхийг хамгаалах хэрэгтэй л гин. Чолгийч энэ үгэнд нь уяраад хаана маань чолхийд хандаж би энэ удаагийнхаа ажлыг үнэхээр сайн хиймээр байна. Би чамд маш сайн хүн олж өгнө. Чи хэрвээ хүсвэл энэ маягтыг бөглөөд хизээж хамаагүй над дээр ирээрэй гээд гуйж явна. Чолхийч хаанагийн хэлсэн үгийг бодоод хоёр дүүгээ хараад надад үнэхээр ихнэр хэрэгтэй юм болов хэрэггүй юм болов гэд бодно. 7 хоногийн дараа хаана маань ажил дээр ажлынханд нь чолхийг холбогдсон эсхийг асууна. Чолхийч хаанагийн ажлынх нь гадаа ирсэн хаанаа руу залгаастай. Хаана маань уцаа авахгүй байсан чинь чолхий маань ажил дээр нь ороод ирнэ. Хаанагийн ажлынхан нэг хүн чамайг гадаа нэг хүн хүлээгээд байна. Чи очоод уулзсан дээр ах гэл хаана маань бүүн баяр чолхийг ирцэн гээл чолхий дээр гүгээд очино. Чолхийч би чамд итгэж байна. Хойлоо хийгээд үзье гэд баримтаа өгнө. Чолхий хэрвээ энэ төсөл бүтлгүүтэд надтай хинж гэрлэхгүй бол чи надтай гэрлээрэй гэсэн чи хаана тийм юм болохгүй л гин. Тэгээд чолхийг явуулчаад байжсэн чинь гівгэнд хин нэгэн хаана гэд дуудаад эргээд харсан чинь хаанагийн хуучин сүд залуу. Хаана дээр очиод өө сайн уу удаа уулзаагүй байна. Би энд ажиллахаар болсон гэдгсэн чинь хаана өө тийм үү. Би нэрээ чамд 3 жилийн өмнө нэг юм өгөхтэй байсан. Тэрийгээ өгчий гэд шууд нүүрэн дундуур нь алгадаад авна. Нөгөө нэг залууж бүр гайхаастай. Тэгсэн чинь манай чолхийг гинт гүйж ирснэ. Зүгээр үү хаана гээд л унна. Тэгсэн чинь хаана чолхийг сугадаж авснаа. Энэ миний гэрлэж байгаа залуу гээл. Чолхийч гайхаал нөгөө сүд залуунч гайхаал. Хаанагийн хуучин экс залууг нь кийжүү гэдэг ба. Чолхийг ирсэн чи өө сайн байна уу? Би хаанад өртөө байсан юм аа. Тэр өрөө л авсан дүүдээ гээл тэгнэ. Тэгснээ за уулзсандаа таатай дараа дахиж таарах байлгүй дээ гээл яваад өгнө. Тэгсэн чинь чолхий хаанаа танаж чи энэ муусан сүлжээний юмнуудтай яагаад холбогдсон хідэн төгрөг өгсдөө эднэр чамд чи хідэн төгрөг алцсан гээл тэгсэн чинь хаанаа маань үгүй тийм юм байхгүй л гэд. Тэгээд хаанаа ажил дээрээ орсон чинь хэлсийнхэн дарга нь хуучин экс залуу. Гадаа амар том юм яриад миний гэрлэж байгаа залуу малуу гэдээсэн нөгөө залуу нь хэлцийнхэн төсөл гэдэг нь баригдаж байгаа юм. Тэгээл хаанаа маань хөөхий нүрээ нуугаал. Орой ажиллаа тараад хуурай эгч дээрээ очиод өдөр кийжүүг алгацсан тухайгаа хэлэхэд хуурай эгч нь бүр гайхаад хаана чи ямар дог юм бэ хийзээ юм болцсон ингээл ханаач ажил дээрээ уцаа мартсан түүнийг авах гад ажил дээрээ ирнэ. Тэгэхэд нөгөө кийжүү гівгэнд гарч ирэл өө чи энд юу хийж байгаа ингээл тэгсэн хаана би уцаа мартчихжээ гэд яг явах гэжсэн чинь гарнаас нь татна. Би чамтай ярилцах зүйл байна гэсэн чинь хаана гівгэнд урд нь нүрээ тулж ирснэ. Би чамаас юу ч мэдрэхгүй байна. Тийм болохоор чи битээр одоо дууссан гэсэн үг гэд яваад өгнө. Манай чулсуу маань ихнэр аав нь сөөвл явна гэд хаамаг ачаага баглаастай нутгийнхаа ажи манад хэлсэн чинь бүгдээрээ зөндөө их хачирнууд бэлдээд өгнө. Манай хаана чулсуугийн байрыг янзлаад манай хитээ өгтөж авахд бэлдээд байж гин. Чулсуу маань хоёр дүүгээ дагуулсан өстой сүртэй нарахгүй байрандаа ирэхэд хаана маань тэр гурвыг өгтөж аваад байрлуун манайд бөөндөө орцгоод орсон чинь байр нь манай гуравт үнэхээр их таалагдана. Хүүхдүүд ч ямар том юм бэ гээл хашагаралдана. Манай хаана за би та хэдийг оруулаад өгсөн юм чи одоо ингэж явъя да гэсэн чинь манай чулсуу үгүй бидэнтэй хаамт хоол идээд яв гэсээр хагаад орой олчихно. Орой олоод чулсуу маань хаана гаргаад явж исэн чинь гівгэнд кийжүүг харснаа. Өө нөгөө луйр чи явж ийн гэд хаанаг маань амар хуурдан татж авснаа. Хайраа чи даарахгүй байна уу? Ийм амар орой олцоод ахсан дээ гээл жүжиглээд эхэлнэ. Тэгсэн чинь кийжүү тэр хоёрыг хараад бүр амар инээгээстэй. Тэгэл хаана арай гэж нэг юм чулсуу тайлбарлах гэсэн чулсуу бүр
Өө чи манай эхнэрийг луурдах байгаа луурч юм уу нөгөө сүлжээний гар гээл. Тэгсэн чинь нөгөө Кижу бүр гайхал би юу гээл тэгсэн чинь хаана маань арай гэж тайлбарлаад манай тасгийн ахлагч байгаамаа гэсэн чинь манай Чосо бүр гайхангуудаа шууд хаанаг түлхснэ. Өө сайн байна уу ахлахаа. Яана таныг үнэхээр таньсангүй гээл ёсолж ирээд мэдлэн. Тэгээд манай гурав тэр орой салаад маргааш нь манай хаана Чосо тохирох хамгийн гайхалтай төгс эмэгтэйг олох гээд үнэхээр хичээн. Багаараа дүүрэн ажиллаад хүмүүсүүдийн ярилцлагыг уншсан боловч хүн болгоно л ямарваа нэгэн дутагдaltaй. Хамгийн их тохирж байгаа ганц эмэгтэйг л олно. Тэгээл манайд ажиллаа дуусгаад үнэхээр их ядарч шүү. Одоо Чолсоог л өөрчлөх дутуу байна гэд Чолсууд эмэгтэйгийнх нь танилцуулгыг явуулаад маргааш хамт дэлгүүр хийсэх тухай манай хоёр ярина. Маргааш нь манай хоёр дэлгүүр хийсээд л манай Чолсууд хөөхөн хувцас сонгож өгөөл манай Чолсууч тэр хувцсыг өмсөөд манай хоёр бөөнхөр байрныхаа гадаа би маргааш болзоондоо сайн байж чадах уу? Сайн байж чадахгүй бол чи надтай гэрлээрэй гэлтгсэн чи хаана үгүй чи сайн байж чаднаа гэл манай хоёрыг инээж байгааг холоос Кижу хараа зогсож байна. Кижу маань манай Чолсогийн байранд амьдарч байгаа юм бэлээ л дээ. Чолсо маань маргааш нь үсчээ орцсон намайг үнэхээр сайхан харагдуулаад өг. Энэ үсийг л байхгүй болгоод өг гээл. Манай эд Чолсогийн болзоог зохион байгуулах амар гоё кафе олцсон. Бөөндө дэрэгдэн ажиглаад суун. Та хоёр хосын дүр дисгээд тэр сандал дээр суугаарай гэл манай хоёр бүр гайхна. Тэгсэн нэг эмэгтэй гудамжинд буцаа оролдоо зогсож исэн чинь дээрээс нь нэг юм унлаа гээл орилно. Манай Чолгийч нөгөө эмэгтэйг татаж аваад шууд л аварна. Үнэхээр царайлаг болсон үсээ янзлуулаад хувцас солилцсон. Яг л джентльмен залуу. Тэгээд л төд удалгүй хүү дахиад дээрээс чинь ус унлаа шүү болгоомжтой агаарэ гээл тэгсэн байхгүй манай Чолкигийн дээрээс унаад нөгөө сайхан засуусан үс хувцс будаа нөгөө эмэгтэйч уушлалт гуугаа Чолки маань битээ санаа зовоо нааш шархан дээр энэ лентийг наачих гэд лент өгөөд болзооныхоо газар дээр очисон нөгөө нэг хувцстайгаа нөгөө үстэйгээл ирнэ. Манай хаанаач Чолкид хандаж за чи өөрийнхөөрөө байхад л болоо гэд манай Чолки болзоондоо очино. Болзоондоо очсон эмэгтэйтэйгээ танилцаал, хоол идээл, юм яриад манай Чолгийч уур амьсгалыг гайгүй болох гээд онгоо ярьсан нөгөө эмэгтэй нь ойлгохгүй. Өөрөө л ярьсан онгоондоо инээгээд байна. Кижу хаана хоёр маань дүр эсгээд сууж байхдаа Кижу чи бид хоёр болцдог байхдаа үнэхээр их дунтай спагетти иддэг байсан те гээл тэгсэн. Хаана би үнэхээр дургүй байсан. Би дунд дургүй л гин. Манай Чолгигийн ч болзоо дуусаж болцсон эмэгтэй нь найз байяа л гэж сална. Манай эд яана гээл хаана маань Чолгигийн сэтгэлийг өргөх гээд хүрээ дээрээ гэрээ хоол идгээд хуурай ихжихаа ресторан дуудсан байдаг. Чолгийч гайхаад гэртээ хийгээгүй хоол уу гээл тэгсэн хаана маань гэртээ хийсэн хоол болохоор л гэрийн хоол биш ээ. Чи ярилцлаган дээрээ тэгээд бичсэн байлээ. Надад бол хинтээ хамт идж байгаас нь шалтгаалаад гэрийн хоол байдаг гэд манай Чолгиг дуудсан бай. Үзэгдэл солигдож Кижу маань Чолгигийн өдөр аварсан эмэгтэйтэй сууж ийн. Тэр эмэгтэйг Ина гэдэг. Ина Кижугээс чи хаанатай хамт ажиллаж байгаа гэздээ нөгөө буруу ойлголтоо заасан уу гэж асууна. 3 жилийн өмнө хаанаг орж ирэхэд Кижутэй хамт байсан эмэгтэй нь Ина. Буруу ойлгоод л гараад явсан юм шиг байгаа. Тэр хоёрын ярианаас нь бол тэр хоёр үнэхээр сайн найзууд. Яагаад тухайн үедээ тэгээд өнгөрөөцнийг бүүмэд. Тэгээд л Кижу тэгвэл чи хүнтэй суугаач гэсэн чинь Ина маань би өөрийнхөө хайрыг олцсон юм шиг байна. Энийг хардаа гэд Чолкигийн өгсөн лентийг харуулна. Маргааш нь болж Чолги хоёр дүүгээ цэцэрлэгт нь өгөх гээд явж исэн чинь цэцэрлэгийнх нь машины дугуй нь хагарсан байна. Чолгийч хүүхдүүдийг дэлгүүрийн тэргэн дээр суулгаад л цэцэрлэгт нь хөргөж өгнө. Тэгсэн чинь түүний Ина хараад хөөх ямар хөөрх юм бэ? Манай дэлгүүрийн тэрэг байжтэй гээл бодоод өнгөрнө. Хаана ч ихчтэйгээ явж байгаа Чолгитэй таараад хүй та нар чи ямар хөөрхөн юм бэ гээл манай Чолгигийн хүүхдүүдийг хөргөж өгж байгаа бичлэг нь интернетээр дүүрэн тараад бүр мэдээн дээр хүртэл гараад Ина хараад өө энэ надад тусалсан нөгөө хөөрхөн залуу байж тээ гээл хаана маань гэртээ амарч исэн чинь ажлынх нь групп чатан дээр хүй энэ Чолгигийн бичлэгийг хардаа энэ бүр үнэхээр сэвэгдэж байна. Энэ яг од олчвол ихнэр авахгүй яана гээл манай Чолгигийн хонхон дуурайд хаалгаа нээсэн чинь Ина зогсвол сайн байна уу би танд баярснаа илэрхийлэх гээд хэлэхээ зогсож исэн чинь хаана гараад ирсэн.
хаанаг хараад хүй хаанаа гэсэн чи араас нь Инаа гэд гийжүү дуудаал тэгээл манай дөрвөн биенлүүгөө хараад Инаа маань за байж агаарай би ямарваа нэгэн хүнд өртөө байх дургүй юм аа гээл манай чолхи рүү хандаад манай энэ 2 дугаар анги маань дуусчих юм. Та бүхэнд маань Мэри юу гэд кино маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийнхаа ангаар уулзцгаая. Түр баяртай. Түгээж чадах хайраа түгээцгээе.